Нэг тохолттой баган сүлжих. За энэ бол сур баган сүлжихээс арай өөр. Юугаар өөр вэ гэхээр ажлынхаа зүүн дээр эхлээд утсаа тохно ингэж тоглоо. Тогсныхоо дараа дараагийнхаа гогцоон дээр зүгээ авчиж утсаа татаж аваад 3. Энэ голынх нь тогсон утас маань байж байна. Тогсон утас маань голд нь байж. Хоёрыг нэг болгоно. За дахиад тоглоо. Нэг тоглоо. Дараагийнхаа гогцоон дээр авчлаа. Зүгээ утсаа татаж гаргаж ирээд 3 боллоо. 3-ыгаа 2, 2-ыгаа 1. Энэ бол нэг тоглолттой баган сүлжих арга. За дахиад тоглоо. Дараагийн гогцоон дээр очлоо. Утсаа татаж гаргаж ирээд 3 боллоо. Энэ 3-ыгаа 2 болголоо. 2-ыгаа 1. За дахиад харуулъя. Тоглоо. Нэг тохно. За 3, 3-ыгаа 2, 2-ыгаа 1. За дахиад харуулъя. Нэг тоглоо. Энэ алгасахгүй шүү дээ. Яг дараагийнхаа гогцоон дээр зүгээ хийгээд болж байгаа. Энэ дээр сайн харах юм, ажиглаа харах юм бол нэг тогсон утас маань яг голдоо явж байгаа. За 3-ыгаа 2 болголоо. 2-ыгаа 1 болголоо. За дахиад харуулъя. Энийг бол тохолттой баган сүлжих арга гэдэг шүү. Сүлжих гэрлээ 3, 2 болголоо, 2-ыгаа 1 болголоо. За энэ бол тохолттой баган сүлжих. Нэг тохолттой баган. Бас 2 гэж байдаг. 2 тохолттой баган дээр 2 гогцоо авсан тохиолдолд 2 тохолттой баган сүлжих арга нь адилхан. Тохолттой баган нэмэгдүүлэх гэдэг. Энэ бол нам сур багантай адилхан нэг гогцооноос 2 гогцоо үүсгэж эхэлж байгаа. За эхлээд тохно. За дараагийнхаа хонд холбооны голоор зүгөө орууллаа. Яг адилхан зарчмаар явагдана. За ингээд нэгийг явчлаа. Дахиж тогтоогоод яг саяныхаа авсан гогцоон дээрээ 2 удаа авна. Ингээд нэг гогцооноос 2 баг нь үүсэж байгаа. Тохолттой баг нь 2 үүсэж байна. Нэг гогцооноос 2 баг нь үүсэж байна. За инглээ. Гээд за дахиад эндээс авъя. Нэг гогцооноос 2 баг нь үүсэж байгаа. Гогцоо нэмэгдүүлэх гэдэг маань ерөөсөө л нэг гогцооноос 2 гогцоо үүсгэж эхэлж байгаа. За ингээд тохолттой баг нь нэмэгдүүлэх аргаар сүлжлээ. Нэг тохолттой багнаа одоо хорогдуулахыг явах гэж байна. Хорогдуулна. За нэг тоглоо. За гогцоон дээр авчирлаа. 3-ыгаа 2 болгоод ингээ үлдээнэ. Зүүн дээр 2 гогцоо байна. Дахиад нэг тоглоо. Дараагийн гогцоон дээр авчирлаа. Авлаа. 4 боллоо тий. 4-ыгаа 3 болгоно. За 3-ыгаа 1 шууд 1 болгоно. Энийг хорогдуулах гэдэг. Тохолттой баг нь хорогдуулах. За дахиад явъя. Нэг тоглоо тий. Дараагийнхаа гогцоон дээр авчирлаа. 3-ыгаа 2 болгочихъя. За зүүн дээр 2 гогцоо байж гэн. Дараагийн дахиад нэг тоглоо. Дараагийн гогцоон дээрээ зүгээ авчаад утсаа татаж аваад 4 боллоо. За энэ 4-ийг 2 болгоё. 3 боллоо.
энэ гурыгаа шууд нэг болгоно. За ингээд холцтой баг нь хорогдуулах. За ингээд энийг бол холцтой баганд хорогдуулах гэж байгаа. Хоёр хогцооноос нэг хогцоо хорогдож, нэг хогцоо, хоёр хогцоог нэг хогцоо болгосон.